Мазалайн эрэлд 2 дугаар хэсэг. Мазалайг хайх аяллахаа эхний өдөр бид нийслэл Улаанбаатар хотоос баруун урагш 700 км зайтай Баянхонгор аймгийн төвд очиж амарлаа. Бид дахиад 600 км явж байж говийн их дархан цаазд газар очино. Замын турш тайван явсан ч энэ 2 өдрийн аялал биднийг оршихуйн төлөө тэмцэж буй Мазалайн амьдрал руу хөтөлсөөр. Хол зам тоолох байсан учраас бид замын хажуугийн хүнсний дэлгүүрээс үдийн хоолоо авлаа. Бүгдээрээ мантон боз идэж байна. Сайхан байна. Гоё байна. Мазалай амьдардаг бүсэд судалгаа хийхийн тулд энэ удаад бараг 4000 км зам туулна. Хот суурнаас холдож хөдөө талд барьсан гэрүүд бидний хонож амрах газар болсон юм. За ингээд гэрт дотор орж ирлээ. Гадаа их халуун байгаа ч гэрт сэрүүхэн таатай байна. Дээврэн зузаан олон давхар болохоор наранд халахгүй юм байна. Тийм болохоор сэрүүхэн сайхан байна. Хоошор хийж байна. Юуны мах юм болоо? Хоньны маха? Хоолны үнэр хангалаад эхэлж байна шүү. Гадна тал нь шаржигнсан мах нь ямар сайхан амттай юм бэ? Үнэхээр гоё амттай байна. Ямар ч муухай үнэргүй юм байна. Амттай юм байна. Хуурай аргалыг ингэж түлш болгодог байх нэ. Нутгийн хүмүүс бүгд л бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг бөгөөд мал мална гэдэг Монголын уламжлалт аж ахуй юм. Замд бид хүнээс хавьгүй олон үхэр, хонь, адуу тэмээ харсан. Машинууд тэдэнд зам тавьж өгөх ёстой ажээ. Ийм өргөн удам үржиж шимтэй нутаг байхад Мазалай яагаад энд амьдарч болоогүй юм болоо? Юуны учраас хахир хатуу говь зүйлд амьдрах болсон юм бол гэж бид өөрийн ирэхгүй гайхширч байлаа. Хүний санаатай санаагүй үйлдэл зам, хот суурин, бүтээн байгуулалт, бэлчээрийн дааз зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж Мазалайн амьдрах орон зай хомигдсон багассаар одоо ердөө говийн их дархан цаазд газрын А хэсгийн 45 мянган ам дөрвөлжин километр нутагт амьдарч байна. Тачирхан өвст тал, нүцгэн уул, цүлхээр говь нутаг. Мазалайн нутаг ойртох тусам үзэгдэх орчин улам зилүүд болж байна. Өдөр тутмын усны хэрэглээ хомсдож ямар хүнд бэрх орчныг зарж яваагаа бид зүн савингороо мэдэрч эхэллээ. Ус бол говийн хамгийн үнэт эрдэнэ. Тэгэхээр Монголын зарим нутагт ийм ус хэмнэх төхөөрөмжийг харах болно. Ингэж өргөөд усаа гоожуулж гараа угаана. Харж байна уу? Багахан усаар л гараа угаана гэсэн үг. Нуурын дэргэд байгаа болохоор энэ ус гайгүй. Бүр цөлийн гүн рүү оруулж. Ойлголоо. Жаахан зөөлөн мушгаарай. Жаахан эргүүлэхэд болно. Ингээд дөө. Балах усаар гар нүрээ угаадаг говь нутагт усанд орно гэдэг бол тансаг хэрэглээ. Үс гизэг маань шарилт шиг болтлоо хатсан болохоор хуурай шампань бас малгаагаар үсээ аргалж байна. Бидэнтэй хамт яваа амтэн судлаач Лижа үсээ хусуулж халзан болсны учир энэ юм. Орчин үеийн энгийн хэрэглээ болох шүршүүр суултуур энд байхгүй. Ус бол говийн бүсэд маш ховор үнэт нөөцвлээ. Хятадын интернет хэрэглэгчдийн дунд ДО хэмээн алдарсан Британий алдарт аялагч Эд Стаффорд Мазалай амьдрах бүсэд ирээд шингэн алдарч халуурч байсан удаатай. Тиймээс бид хангамжийн машинда хагас сарын хэрэглээний савлсан ус бэлдсэн. Харин Мазалайд уух ус олдож байгаа болов. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж Мазалайн эддэг олон төрлийн өв сургамал устж өгөө болсон. Мөн усны их үүсвэрийн асуудал бий. Цаг уурын өөрчлөлтөөс болж ус гол хатаж ширгэн Мазалай ундны усгүй болж байна. Ийхүү олон хүчин зүйлээс болж Мазалайд мөхөж сүнэх аюул нүүрлээд байгаамаа. Мазалайн амьдрах нутаг руу дөхөх тусам бид амьдрах хүсэл тэмцэл, амьдралын шалгуурыг мэдэрч байлаа. 2 дугаар хэсэг төгсөв.